Өнөөдөр та бүхэндээ Роберт Грeenий бичсэн Эрх мэдлийн 48 хууль гэх номны тухай хураангуйлан ярих гэж байна. Энэ ном бол дэлхийд даяар олон сая хувь борлогдсон орчин үеийн хамгийн алдартай бестселлер номуудын нэг бөгөөд эрх мэдэл, нөлөөлөх чадвар, хүний сэтгэл зүй, бодит амьдрал дээр хэрхэн явагдаж байдгийг түүхэн жишээнүүдээр тайлбарладаг. Энэ ном хүмүүсийг өөрийн эрх мэдлийг яаж дээшлүүлэн бас хамгаалах тухай ярьдаг. Хүмүүсийг муу хүн болгож бусдыг ашиглах гэсэндээ биш харин ажил, бизнес, харилцаан доторх эрх мэдлийн тэнцвэр ба хүнд яаж нөлөөлөх арга барилыг ойлгож өөрийгөө илүү ухаалаг авч явахад туслах зорилготойгоор бичигдсэн ном юм. Энэ номыг танд товчлон 48 хуулийн гол санаануудыг ярьж өгье. 1. Даргаасаа хит гялалцаж болохгүй. Хэрэв та даргаасаа илүү ухаантай харагдаж эхэлбэл тэр хүн өөрийгөө аюулд орсон мэт мэдэрч эхлэх эрсдэлтэй байдаг. Тиймээс зарим үед өөрийн чадвараа шууд өрсөлдөөн болгож харуулахгүй байх нь ухаалаг арга юм. Жишээ нь уулзалт дээр хүмүүсийн өмнө даргынхаа гаргасан санааг сайн ойлгоод дотроо ямар алдаатайг нь мэдэж байвч түүнийг шууд хүмүүсийн өмнө засахын оронд түүнийг харин сайн санаа гэж харагдуулах байдлаар дэмжиж дотор нь өөрийнхөө санааг оруулж хэлэх нь илүү ухаалаг алхам болдог. Найздаа хит итгэхээс болгоомжил. Хит ойр хүмүүс заримдаа хамгийн их атаархал, өрсөлдөөнийг дагуулдаг. Харин хуучин өрсөлдөгч юм уу дайсан өөрийнхөө жинхэнэ мөн чанараараа ил тод байх магадлал өндөр. Учир тантай хамтрагч болон илүү үнэнч ажиллаж амжилтанд хүрэх үеч бий. Найз болгон найз байдаггүй, дайсан болгон дайсан байдаггүй. 3. Бүх төлөвлөгөөгөө хүмүүст битгий дэлэг. Хэд түүхий санаагаа хүмүүст ярихад хүмүүс шүүмжилж эсвэл санаагч нь хулгайлах боломжтой болдог. Зарим зүйл чимээгүй боловсрч байж илүү хүчтэй гарч ирдэг. Жишээ нь бизнес санаагаа цөөхөн хүнд л хэрэгцээтэй бол хэл. 4. Хит их ярих хэрэггүй. Хит их ярих тусам хүмүүс чамайг илүү амархан уншиж, байр суурийг чинь сулруулдаг. Харин бага ярьдаг хүн илүү нууцлаг, илүү өөрийгөө удирдах чадвартай юм шиг харагддаг. Жишээ нь хэлэлцээр дээр хамгийн бага ярьсан хүн илүү хүчтэй нөлөө үзүүлдэг тал бий. 5. Нэр хүндээ хамгаал. Нэр хүнд бол таны хамгийн үн цэнтэй хөрөнгө. Нэг удаагийн буруу ойлголт эсвэл цуурхал үгс бүх боломжийг хааж чадна. Жишээ нь жижиг алдаа сошиал медиа дээр буруу тарвал ажил, карьерт ч нөлөөлж болно. 6. Анхаарал татаж сур. Та хичнээн сайн байсан ч хүмүүс таныг анзаарахгүй бол боломж ирэхгүй. Тиймээс та өөрийгөө зөв хэмжээнд харагдуулах хэрэгтэй. Жишээ нь ажлын амжилттай хуваалцаж хүмүүст ойлгуулахгүй бол удирдлага мэдэхгүй өнгөрдөг. 7. Бусдын хүчийг ашиглаж сур. Бүгдийг ганцаараа хийх гэж оролдох нь энерги өрсөн зүйл. Ухаалаг хүмүүс зөв баг бүрдүүлж бусдын чадварыг ашигладаг. Жишээ нь сайн удирдагч бүх ажлыг өөрөө хийхгүй харин хүмүүсийн хүч авьяасыг яаж ашиглах аргыг сайн мэддэг. 8. Хүмүүсийг өөр дээрээ ирүүл. Хүмүүсийг өөр дээрээ ирүүлэх нь хүч нөлөөллийг нэмдэг. Нөхцөл байдлыг та удирдах байгаа үед давуу тал таны талд байдаг. Жишээ нь уулзалтыг өөрийн орчиндөө хийх. 9. Маргахаас илүү үр дүнгээрээ батал. Хүмүүс үгээр биш үр дүнг харж байждагдаг. Хит маргалдах нь ихэнхдээ хүчийг сулруулж алдуулдаг. Жишээ нь би чадна гэж ярихын оронд ажлаа сайн хийж харуулах явдал илүү хүчтэй байдаг. 10. Сөрөг хүмүүсээс хол бай. Сөрөг гомдолдог хүмүүсийн энерги амархан халдварладаг. Тэд таны сэтгэл санаа бүтээмжинд нөлөөлнө. Жишээ нь үргэлж гомдол хэлдэг хүнтэй удаан байх тусам та өөрөө ядарч явандаа тэр хүн шиг ойр тойрноо бараанаар мэдэрч эхэлдэг. 11. Хүн болгоныг орлуулж болно гэдэг. Гэхдээ орлуулахад хэцүү хүн бол. Та байхгүй бол орлох хүн олоход хэцүү байх тусам таны үнц нь өснө. Энэ нь тусгай ур чадвар эсвэл онцгой мэдлэгтэй байхыг хэлнэ. Жишээ нь зөвхөн нэг л хүн мэддэг нарийн процессыг сайн мэддэг байх.
12. Итгэл төрөөл. Хүмүүс амласан зүйлээ аагүй хийж чаддаг найдвартай хүнд илүү боломж өгдөг. Итгэл бол таны хувийн хүчний гол үндэс юм. Жишээ нь ажлаа цагт нь үргэлж хийдэг хүн ажилдаа дэвшин илүү өндөр тушаал авах магадлал нь өндөр байдаг. 13. Ашиг сонирхлоор нь яар. Хүмүүс ихэвчлэн өөрийнхөө хэрэгцээгээ төрүүлж боддог. Тиймээс аливаа саналаа тэдэнд ашигтай байдлаар тайлбарлах нь танд илүү үр дүнтэй. Жишээ нь надад туслаач гэхээс илүү танд ингэснээр ашигтай гэж хэлэх. 14. Илүү их ажиглал. Их ярьснаас илүү ажиглах нь илүү их мэдээлэл өгдөг. Хэн гол шийдвэр гаргаж байна вэ гэдгийг ойлгох чухал. Жишээ нь уулзалтан дээр албан тушаал өндөртэй нь заавал шийдвэр гаргадаг биш. Тодорхой хүмүүс шийдвэрийг удирдан гаргаж байдаг. Тийм учраас хэн үнэхээр нөлөөтэйг анзаараарай. 15. Асуудлыг хагас орхихгүй. Шийдээгүй асуудал буцаад илүү том хэлбэрээр эргэн гарч ирдэг. Тиймээс асуудлуудаа дор нь бүрэн шийдэх хэрэгтэй. Жишээ нь ажил цадаа болоод байгаа хүнтэй шууд нүүр тулан ярихгүй бол үл тоосноос дараа нь ажиллагсдын үр дүн буурч байдаг. 16. Заримдаа холдож үн цэнэ өсөг. Хэд үргэлж харагддаг хүн үн цэнэ алддаг. Заримдаа бага зэрэг зай авах нь хүндлэл нэмдэг. Жишээ нь үргэлж онлайн байхаа багасгах нь тэр хүний дараа нь онлайн байх үеийн үн цэнийг нэмж байдаг. 17. Урьдчилан хамгаалахад хэцүү байв. Яах, юу хийх нь илт ойлгомжтой хүн өөр хүмүүст амархан удирдуулан дорой мэд харагддаг. Заримдаа гинтийн санаандгүй гайхалтай уян хатан байдал гаргах хэрэгтэй. Жишээ нь шин шийдлийг гинэт гарган өөр хүн мэдэж таахгүй дотоод ертөнцтэй гэдгийг харуулах нь чухал байдаг. 18. Тусгаарлах хэрэггүй. Хүмүүсээс өөрийгөө тасалж тусгаарлах нь мэдээлэл боломжоо алдах шалтгаан болдог. Хүмүүстэй сайн холбоо сүлбэтэй байх нь хүч юм. Зарим хүмүүс би ганцаараа бүхнийг хийчихнэ гэж боддог. Гэхдээ эрх мэдэл, боломж, мэдээлэл ихэнхдээ хүмүүсийн холбооноос гарч ирдэг. Өөрийгөө хэд тусгаарлавал хүмүүсийн юу бодож байгааг, ямар боломж гарч байгааг мэдэхгүй хоцордог. 19. Хүн бүрийг ойлго. Хүн бүр адилхан сэтгэл зүйтэй биш. Зарим хүн эмзэг, зарим нь өрсөлдөх дуртай. Зарим хүн шүүмжлэлийг тайван хүлээж авдаг байхад зарим нь насан туршийн үш санаж болно. Энэ хууль бол хүмүүсийг уншиж сур гэсэн санаа юм. Тиймээс хүн бүрт зориулж хандлагаа тохируулан харьцвал таны нөлөө хүч улам их болдог. 20. Хэд нэг талд орох хэрэггүй. Нэг хүн, нэг баг, нэг системээс хэтэрхий хамааралтай болбол эрх чөлөөгөө алддаг. Нэг талд хатуу зогсвол эрх чөлөөч нь багасна. Зарим үед төвийг сахих нь илүү ухаалаг алхам байдаг. Хүчтэй хүмүүс тодорхой хэмжээнд өөрийн бусдаас хамааралгүй эрх чөлөөтэй байх орон зайгаа үргэлж хамгаалж байдаг. 21. Өөрийгөө жаахан энгийн харагдвал. Хүмүүс өөрсдөө ухаантай гэж мэдрэх дуртай. Хэрэв та байнга хамгийн их мэддэг гэж харагдвал хүмүүс танд дургуутсаж эхэлдэг. Жишээ нь уулзалтан дээр бүх хариултыг та ганцаараа өгөөд байвал бусад хүмүүс дотроо дургүй, дуугүй болдог. Тийм учраас заримдаа өөрийгөө хит дээгүүр харуулах хэрэггүй энгийн харагдуулах нь таны давуу тал болно. 22. Заримдаа ухархан зөв. Ялагдал шиг харагддаг ч зарим ухралт урт хугацаанд ялалт авчирдаг. Бүх тулаанд ялна гэж дайрах хэрэггүй. Жишээ нь ууртай үйлчлүүлэгчтэй шууд моргалтахгүй, тайвширсны дараа дахин ярилцах нь эцэст нь танд давуу тал олгодог. Заримдаа төр бууж өгөх нь дараа нь илүү хүчтэй эргэж ирэх боломжийг өгдөг. 23. Эрч хүчээ төвлөрүүл. Олон зүйл хөөж гүйхээс илүү нэг зүйл дээр мэргэших нь таныг илүү хүчтэй болгодог. Амжилттай хүмүүс ихэнхдээ нэг гол чадвар дээр маш хүчтэй төвлөрсөн байдаг. Энерги олон зүйлд тараах тусам таны нөлөө багасж байдаг. 24. Харилцааны урлагийг сур. Хүмүүстэй эвтэйхэн харьцах чадвар бол хамгийн хүчтэй зэвсэг юм. Хүмүүстэй зөв харьцаж чаддаг хүн ихэнхдээ хамгийн их нөлөө үзүүлж байдаг. Энэ бол зөвхөн нэг сайхан аштай байхыг хэлж байгаа юм биш. Энэ нь хүмүүсийг эвгүй байдалд оруулахгүйгээр өөрийн зорилгод хүрэх чадварыг хэлж байгаа юм.
Ярвагтай хамт ажилладаг хүнтэйгээ хүртэл аятайхан тайван харьцах нь танд явандаа илүү их хүч нөлөөллийг өгдөг. 25. Өөрийн дүр төрхөө бүтээ. Хүмүүс таны бодит байдлаас илүү таны яаж харагдаж байгаа дүр төрхөнд илүү итгэдэг. Тиймээс өөрийн оролцоо, нэр хүнд, энергийг ухамсартайгаар бүтээх хэрэгтэй. 26. Бохир ажлаас зайлсхий. Сөрөг шийдвэрийн сүдэр өөр дээр чинь ирэхээс сэргийлэх хэрэгтэй. Хүмүүс сөрөг мэдээтэй хүнийг шууд тэр сөрөг мэдээтэй нь холбож сандаг. Шийдвэр харилцааг дүрм журам тогтолцоогоор дамжуулж хийх нь дээр байдаг. Жишээ нь ажилтны цомгтголыг мэдэгдэхдээ хүний нөөцийн журмаар явуулах нь өөрийгөө хамгаалж байгаа хэрэг. 27. Хүмүүсийн итгэх хэрэгцээг ойлго. Хүмүүс итгэхийг хүсдэг зүйлдээ амархан итгэдэг. Хүмүүс утга учир, зорилго, найдвар хайж тийм зүйлүүдэд итгэхийг хүсдэг. Жишээ нь компанийг үүсгэн байгуулагч зөвхөн өөрийн бүтээгдэхүүнээ биш, бидний хийж байгаа зүйлс хүмүүст тусалж бүр дэлхийгч өөрчлөн гэсэн алсын хараа ярихад хүмүүс илүү тийм зүйлд тэмүүлж итгэхийг хүсдэг. 28. Итгэлтэй хөдөл. Хүн өөрөө эргэлзэх үед бусдад эргэлзээ төрүүлж эхэлдэг. Өөртөө итгэлтэй байдал төгс байхаас ч хүчтэй нөлөөтэй байдаг. 29. Төгсгөлийг нь урьдчилж бод. Түр эмоцоор биш урт хугацааны үр дүнгээр шийдвэр гарга. Төр зүрийн сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргавал урт хугацаанд хохиролтой байдаг. Стратегтэй хүн дараагийн алхмуудыг урьдчилж харж байж шийдвэрээ гаргадаг. Жишээ нь төр зүрийн уур бухимдлаас болж ажлаас гарахын оронд дараагийн орлогоо эхлээд төлөвлөх нь танд илүү давуу тал олгоно. 30. Хэцүү юмыг амархан мэдхий. Хэцүү зүйл хийж байгаа ч тайван харагдах нь хүчтэй нөлөөтэй. Маш их сандарч зовж байгаагаа харуулах тусам хүмүүс чамд итгэх нь багасдаг. Тайван байдал өөрөө нөлөө үүсгэдэг. Жишээ нь том илтгэлийн өмнө айж байсан ч тайзан дээр тайван харагдахад хүмүүс үг утгыг илүү хүчтэйгээр хүлээн авдаг. 31. Сонголтыг удирд. Хүмүүст эрх чөлөө өгч байгаа мэт боловч хүрээг нь чи тогтоож болно. Жишээ нь үүнийг хийх үү гэж асуухын оронд А эсвэл Б хувилбарыг сонгох уу гэж асуух нь танд сонголтын цар хүрээг удирдах боломжийг өгч байгаа юм. 32. Хүмүүсийн мөрөөдөлд хүр. Хүмүүс зөвхөн бодит баримтад биш, найдвар мөрөөдөлд татагддаг. Сайн удирдагч хүмүүсийг зөвхөн цалингаар биш, ирээдүйн алсын хараагаар татдаг. 33. Хүний сул талыг ойлго. Хүн бүрийн эмзэг цэцэг өөрөөр байдаг. Хүн бүрийн дотор айдас, эмзэглэл, өвөрмөц хэрэгцээ байгаа. Үүнийг ойлгодог хүн бусдад илүү нөлөөлж чаддаг. Жишээ нь магтаал хүсдэг хүнийг олны өмнө магтаж урамшуулах нь танд тэр хүнд нөлөөлөх хүчийг нэмж өгч байдаг. 34. Өөрийгөө үнцэнтэй авч яв. Та өөрийгөө хэрхэн авч явна хүмүүс таныг тэр чинээгээр үнэлдэг. Цөхөрсөн мэт харагдах нь хүмүүсийг танаас түлхэж байдаг. Жишээ нь ажилд орох ярилцлаганд хэд гуйсан өнгө биш харин тайван өөртөө итгэлтэй байдлаар оролцох нь илүү амжилтанд хүргэдэг. 35. Цаг хугацааг мэдэр. Зөв цагт хэлсэн үг хамгийн хүчтэй нөлөөтэй. Зөв санаа байсан ч гэсэн буруу үед хэлбэл бүтлгүүддэг. Амжилттай хүмүүс цаг хугацааг маш сайн мэдэрч үйлдэлээ хийдэг. Жишээ нь хичнээн зөв байсан ч даргийнхаа маш их дарамттай үед цалин нэмэх хүсэлт гаргах нь ухаалаг бус алхам болдог. 36. Зарим зүйлийг үл тоо. Бүх зүйлд хариу өгөх шаардлагагүй байдаг. Зарим үед үл тоох нь хамгийн хүчтэй хариу болж чаддаг. Жишээ нь цахим орчимдох хүн бүрийн сөрөг сэтгэлдээ маргахгүй байх нь танд хүчээ хамгаалах алхам гэсэн үг. 37. Хүчтэй дүр зураг ашигла. Хүмүүс үгнээс илүү дүр зургийг илүү сандаг. Тиймээс харагдах байдал, бэлэгдээл, дүрслэл хүнд маш хүчтэй нөлөөтэй байдаг. 38. Бүгдийг шууд хэлэх хэрэггүй. Гаднаа хүмүүстэй нийцтэй байвч дотроо өөрөөр бодож болно. Бүх үннээ хүн болгонд хэлэх шаардлагагүй байдаг. Дипломат байх нь харилцааг хамгаалдаг. Хурлын үеэр бодлоо маш ухаалгаар зөөлөн илэрхийлэх нь жишээ нь таны саналыг илүү үнцэнтэй болгодог. 39. Хүмүүсийг баг зэрэг тодорхойгүй байдалд байлга.
Хэт тодорхой байдал заримдаа таны хүчийг бууруулдаг. Хүмүүс бүхнийг мэдэж байвал таныг амархан уншчихдаг. Бага зэрэг нууцлаг байдал нь илүү нөлөөлөх боломж үүсгдэг. Жишээ нь хэлэлцээрийн үеэр бүх төлөвлөгөөгөө нарийн дэлгэхгүй байх нь танд дараа нөлөөлөх хүчийг ихсгэж байдаг. 40. Үнгүй зүйлээс болгоомжил. Ихэнх үнгүй зүйлд далд үн төлбөр байдаг. Жишээ нь үнгүй хэрэглээний програм дараа нь таны хувийн мэдээллийг ашиглаж магадгүй. 41. Өмнөх хүний сүдэрт бүү амьдр. Өөрийн дүр төрөхгүй хүн үргэлж өөрийгөө бусадтай харьцуулдаг. Тэрний оронд өөрийн дүр төрхийг бүтээж хүчээ бэхжүүл. 42. Гол нөлөөлөгчийг ол. Бүлэг дотор нэг хүчтэй хүн бусдыг дагуулдаг. Тэр хүнийг олж харан ойлгвол бусдыг ойлгоход амархан болдог. 43. Сэтгэлд хүр. Сэтгэл хөдлөл логикоос илүү хүнийг маш хүчтэй хөдөлгөгч хүчин зүйл байдаг. Жишээ нь ажилтныг зөвхөн мөнгөөр биш, талархал илэрхийлж урамшуулах нь ажилтныхаа сэтгэл зүйтэй ажиллаж улам урам зоригийг бадрааж байна гэсэн үг. 44. Тойлон тусгалын арга ашигла. Хүний занг өөрт нь харуулах нь маш хүчтэй арга байдаг. Хүний занг хандлага үйлдэлийг өөрт нь буцааж харуулахад хүмүүс хэвчлэн тайван бус болж эвгүй мэдрэмж авдаг. Учир нь ихэнх хүмүүс өөрсдөө боддоор харж чаддаггүй. Хүмүүс хэвчлэн өөрсдийн бүдүүлэг занг анзаарахгүй, бусдыг хянах туртаа мөртлөө өөрсдөө хянуулах дургүй, өөрсдийн тоглоомыг өөр дээр ирэхэд эвгүйцэн хүлээж авдаг. Толин тусгалын арга нь чиний хийж байгаа зүйлийг би ч бас хийж чадна гэсэн чимээгүй мессеж өгдөг бөгөөд энэ хуулийн заавал өшөө авч хүнд муу санаж байгаа биш харин өөрийнхөө хэл хязгаарыг тогтоолж хамгаалж хүчний тэнцвэргүй байдлыг тэнцвэржүүлж байдаг арга юм. Жишээ нь нэг хүн үргэлж танд ёжтой шууд үгээр юмаа хэлэхгүй хүйтэн хандлагаар далдуур хатуу үг хэлдэг бай гэж бодъё. Хэрвээ та үргэлж тайлбар хийж өөрийгөө хамгаалж хэлбэл харин ч тэр хүн таныг удирдах байна гэсэн үг. Харин та яг тэрнтэй ижил хөндий богино товч байдлаар харьцахад тэр хүн өөрийнхөө энергийг мэдэрч эхлэн өөрт нь эвгүйцэл төрдөг. Заримдаа бүр зангаач өөрчилж магадгүй. 45. Өөрчлөлтийг аажмаар хий. Хэд хурдан өөрчлөлт эсэргүүцэл үүсгдэг. Яагад гэвэл хүмүүс огцом өөрчлөлтөөс айдаг. Аливаа зүйлийг аажмаар өөрчлөх нь эсэргүүцлийг багасгаж илүү амжилттай байх боломжийг бүрдүүлдэг. 46. Хэд төгс харагдахгүй бай. Хэд төгс хүн бусдад атаархал төрүүлэн таны эсрэг байдлыг үүсгэдэг. Тийм учраас өөрийгөө энгийн хүн гэж мэдүүлж өөрийн алдааг хүлээн зөвшөөрөх нь танд эргээд хүмүүст нөлөөлөх хүчийг ихсгэж байдаг. 47. Ялалтын дараа болгоомжил. Хүмүүс амжилтын дараа хэд өөртөө итгэлтэй болж хамгийн том алдаануудаа гаргадаг. Жишээ нь нэг амжилттай хэлэлцээрийн дараа бүх юм амжилттай байх мэт санагдан эрсдэлээ зөв тооцоогоо болчихдог. Тийм учраас амжилтын дараа том алдаа гарах магадлал ихтэй байдаг тул тэр үед илүү болгоомжтой хандаарай. 48. Ус шиг уян хатан бай. Амьдралд хамгийн хүчтэй хүн бол нөхцөл байдалд дасан зохицож чаддаг уян хатан хандлагатай хүн байдаг. Нөхцөл байдал өөрчлөгдөхөд өөрийгөө өөрчилж зохицож чаддаг хүн хамгийн удаан амжилттай үлддэг. За ингээд хэдүүлээ 48 хуулийн гол санаа, үндсэн ойлголтуудыг хамтдаа хурангуулan үзлээ. Миний харахад энэ номны зарим хуулиуд хоорондоо төстэй давхцаж байгаа мэт санагдаж байсан. Гэхдээ арай өөрөөр өнцгөөс тайлбарлаж байгаа учраас тэгсэн баг. Энэ 48 хуулиас хамгийн сонирхолтой эсвэл хамгийн бодит санагдсан хууль нь танд аль нь байсан бэ? Коммент дээр хуваалцаарай.